Сайн байцгаана уу? Од мөндөр сугаас та бүхнийхээ амрыг мэдчилж байна. Химийн элементүүдийг хэрхэн нээсэн бэ нэвтрүүлэг хүрэхэд бэлэн боллоо. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Отревентэй чөлөөтэй амьд салцгай Отревен болон чанарыг танд авчирна Ленус Мед ивэд итгэж хамтарч ажиллаж байна. За нэвтрүүлэг NTV Од мөндөр радио 107 83.3 гэсэн ост толгойноор та бүхэндээ хүрдэгэ. За өмнөх нэвтрүүлгээр бид нарны аймагт ямар элементүүд байдаг вэ талаар бас ярилцсан. Тэгээд энэ удаад бас үргэлжлүүлэн ярилцах шаардлага үүссэн гэдэг шиг. За яг одоо физикч бэлгүүнтэйгээ холбогдоод байна. Бэлгүүндээ олон үзэгчтэй энэ сайхан зуны сайхан өдрийн мэндийг хүргье. Өдрийн мэнд сайн байцгаана уу гэд. Тийм одоо нөгөө өмнөх дугаараас эхлүүлээд нарны аймгийн элементүүд нарны аймагт ямар элементүүд түгээмэл байдаг тухай ярьж эхэлсэн тий. Тэгээд ерөнхийдөө бол угаасаа ус төрөгч түгээмэл байдаг гэдэг тухай бол ярьсан. Тэр бол угаасаа тодорхой тийм үү. Яагаад вэ гэхээр манай нарны аймгийн нийт массын 99.99% нь наран дээр төвлөрсөн байж байгаа тийм. Тэгсэн манай нар бол өөрөө манай нарны аймгийн массын төв байгаа. Тэгээ массынхны 99% наран дээр байдаг. Нар чинь өөрөө ус төрөгчөөс бүтсэн аврах том од шүү дээ тийм үү. Ус төрөгчийг гели болгож хувиргадаг тийм аврах том од байгаа. Тэгэхээр нарны аймгийн хамгийн түгээмэл элементүүдийн нэг бол яах аргагүй ус төрөгч гэдэгтээ бол одоо маргах шаардлага байхгүй тийм тэр тухай ярьсан. За ингээд дараа нь ер нь нарны аймаг маань үүслээ. Анх ингээд үүсэж байхдаа төвдөө бол ингээд анхны прото нар байгаа. Тэгээд тойроод хүнд элементүүдийн ингээд диск таарсан тий. Тэгээ нарнаасаа холдох тусам хөнгөн элементүүдийн төгөлт нэгсдэг. За ийм учраас нартай ойрхон гаригууд нь өөрөө хөрст гаригууд байдаг. Нарнаасаа хол байгаа гаригууд маань хийн гаригууд байдаг тухай ярьсан. За ингээд тухайн гаригууд дээр химийн нэгдлүүдийн тухаас товч ярьсан байна. Жишээ нь наазах нь одоо бархас байдтай юм уу санчир гараг дээрээс ус төрөгч гели их олддог. Сарн дээрээс 6-7 төрлийн элементүүд их олддог. За өмнөх ялангуяа будтай дугаар дээр ялла. Буд гэдэг гариг бол нартай хамгийн ойрхон. Тэгээ таталцлын төвжээнд орсон байдаг учраас гадаргуу дээр нь байж идэг уур шимтгай элементүүд холоор гэх мэт те уур шимтгай элементүүд бол бүгд ерөөсөө ууршаад алга болчих ёстой гэж үздэг байсан чинь буд гариг руу одоо явуулж исэн спектроскопийн судалгаануудаар яасан бэ гэхээр гадаргуу дээрээс нь нөгөө уур шимтгай элементүүдийг олоод нээсэн тийм үү. Холоор гэх мэт уур шимтгай элементүүдийг олж нээсэн өөрөө айгүй сонирхолтой асуудлыг дэвшүүлсэн. Тэр нь юу гэхээр хэрвээ буд гариг маань бусад нарны аймгийн одоо дотоод хэсгийн гаригуудтай адилхан асар халуун төмөр цөмтөө тэгээд нөгөө халуун магмын давхархтаа одоо галтуулын юм идэвхтэй байжгаад одоогийн төлөв рүүгээ очисон бол гадаргуу дээр нь ерөөсөө ямар нэгэн байдлаар юу үлдэхгүй уур шимтгай элементүүд үлдэхгүй байх ёстой гэсэн таамаглалыг дэвшүүлж ирсэн. Гэтэл буд гаригийн гадаргуу дээрээс уур шимтгай элементүүдийг олж нээсэн нь ерөөсөө буд гаригийн үүсэл хөгжилтөй шууд холбоотой болчихж байгаа юм тийм. Ямар эволюцийн үр дүнд буд гариг маань өнөөгийн энэ дүр төрхөө олж авсан юм бэ гэдэг тэр чухал асуудлыг хүндэж байгаа байхгүй. Тэгэхээр ийм чухал нээлттэй асуудлыг бий болгосон тийм. Тэгэхээр ирээдүйд бол буд гарыг судлах NASA болон ESA бас одоо хятад энэтхгийн ч юм уу янз янзын ирээдүйн даалгавруудаар одоо нөгөө нэг судалгааны корпорациудаар бол буд гариг болон сугар гаригуудын юунуудыг судална. Хэрхэн яаж ингээ өнөөдрийн дүр төрхөө олж авсан тухай судлана гэсэн юм одоо ирээдүйн зорилтууд бол хүн төрөлхтөнд байж байгаа тийм. За ингээд ярьсан. За мэдээж тэгэхээр өнөөдрийн нэвтрүүлэг бол буд гаригийн дараагийн хамгийн одоо үзэсгэлэнтэй гариг гэж дээр үед хүмүүс яадаг гэсэн тийм. Нэрлэдэг байсан баг. Хамгийн гоё сайхан хамгийн beautiful гэдэг тийм. Хамгийн үзэсгэлэнтэй гариг гэж нэрлэдэг гэсэн гариг болох сугар гаригийн тухай өнөөдөр бол ярилцсан. Тэгэхээр яг сугар гаригийг бас манай монголчууд бол айгуу сайн мэднэ. Тэр нь юу вэ гэхээр нөгөө одоо эн чинь зундаа харагддаг л. Би одоо бүр одоо орноо мартцсан ба шүү дээ. Зундаа харагддаг байхаа тий. Үдшийн гилан гэд од гардаг шүү дээ. Нар жаргахаас өмнө. Үрийн цолмон үдшийн гилан гэдэг үү? Үрийн цолмон үдшийн гилан гэд хоёр од тий. Монголчууд хоёр өөр нэрлэлсэн байдаг. Гэтэл энэ од маань бол өөрөө айгуу хурц тод харагддаг тийм үү. Нартаа маш ойрхон байж байгаа шүү дээ тий. Дандаа нартаа маш ойрхон харагддаг. Гэхдээ өөрөө маш хурц тод харагддаг учраас бид нар одоо хүмүүс нэрлэлсэн биш ч тийм энэ тийм. За монголчууд бол оройдоо нартаа ойрхон нөгөө нэг жаргах гэд харагдаад байдгийг үдшийн гилан гэд үүрээр ихт гарч ирээд байдгийг үүрийн цолмон гэд нэрлэлсэн байгаа тий. Бас айгүй гоё нэр өгсөн байгаа. Нөгөө талд болохоор
яг эртний грекүүд ч юм уу эртний ромчууд юу гэж нэрлсэн байдаг вэ гэхээр Венус гэж нэрлсэн байдаг тийм үү. За Венус гэдэг нь өөрөө грек ромын домогт гардаг хамгийн үзэсгэлэнтэй одоо бурхны нэр те goddess-ийн нэр гэдэг. Тэгээд би хэрвээ санаж байвал нөгөө 1400 оны дунд үед Сэргэн манталтын үед амьдарч исэн Сандро Боттичелли гэдэг зураач байсан шүү дээ. Сандро Боттичеллигийн Birth of Venus гэдэг зураг байдаг байхгүй. Тэр зураг дээр яадаг вэ гэхээр нас биеинд хүрцэн нас бие гүцсэн те Венус одоо эмэгтэй бурхан goddess маань ингээд дэлхий дээр ирж байгаа. За дэлхий дээр ирэхдээ яг үхээр шууд нас биеинд гүцээ. Тэгэхээр далайн ирэг дээр юм хясанаас одоо хясанаас ч нөгөө сувд гардаг шүү дээ. Хясан дотоос түүнтэй адилхан Венус гэдэг тэр юм үнэхээр гоо сайхан эмэгтэй бурхан ингээд төрж байгаа тухай тийм зураг байдаг. За зурган дээр нөгөө нэг талаас нь Zephyrus гэдэг ухаа юуны лаптопны нэртэй. За юу би одоо тэгж л санаж байна. Zephyrus гэдэг тэр чи одоо баруун зүгийн тариалан салхины бурхан баг шүү. Тэгээ тийм бурхан тэгээ өөрөө нөгөө өөрийнхөө хамтрагчийг тэрвэрсэн нисэж явахдаа Венус руу ингээд үлээдэг, салхингээ үлээлгдсэн байдаг. Тэнгүүт нөгөө Венусын үс нь ингээд хойшоогоо намирч хийсээд гэтээ үснийхаа төгсгөлөөр одоо нөгөө үржлийн эрхтнээ хаагаад эсвэл нууц бэлэг эрхтнээ гэдэг ч юм уу. Тэг үржлийн эрхтэн гэхээр бас нэг юм гоочлох дуртай хүмүүс норч ирээд. Ингээд янз янзаар хэллээ гэдэг юм болов яадаг юм бол. За тэгж хаагаад ингээд маш үзэсгэлэнтэйгээр зогссон байдаг зураг ба. За яг тэнгууд нөгөө талд нь болохоор тэр чинь Харо илүү Хало илүү одоо нэрийг мартчихжээ. Нөгөө юуны үеийн уран зураг мөр сонирхоогүй удацсан ч таг мартцсан. Эмэгтэй бас нэг бурхан алчуур бариад Венусыг бүтээгч байгаа тухай. За яг тэр агшныг Боттичелли зурцсан байдаг тийм үү. За тэр нь өөрөө бас юуг илэрхийлж байгаа вэ гэхээр одоо нөгөө тариалан тэр салхины бурхан бол өөрөө байгаль ихээрээ байх тийм эмзэг одоо нөгөө ариун догшноороо байх гэдэг илэрхийлэмжүүдийг явуулж байгаа. Тэгээд Венусыг цааш нь үлээж байгаа нь бол ерөөсөө нөгөө Киприйн иргэний дагуул байлгаж авах санаатаа. Тэгээд тэр нүцгэнээр нь байлгаж авах санаатаа. Тийм атгах санаатаа гэдэг ч юм уу одоо тиймэрхүү маягийн илэрхийлэмжтэй. Жохон хэтрүүлж ярьж байгаа шүү би. Манай Аминагийн дугаар барыг бийж магадгүй Боттичеллигийн Венусийн тухай. Амина илүү дэлгэрэнгүй гоё ярьж байгаа. Би зүгээр яг санаж байгаагаараа л одоохондоо ингээд жохон хэтрүүлэлтэй ярьчих. Тиймэрхүү санаатай нөхөр байж идэг. Тэгэнгүүт нөгөө талын эмэгтэй бурхан маань яаж байгаа вэ гэхээр нөгөө алчуур бариад хэнийг яах гэдэг штэ тий. Венусыг маань ингээд бүтээх гэдэг штэ тий. Тэр алчуураар тэр нь яаж байгаа вэ гэхээр культур буюу соёл иргэншлийг илэрхийлж байгаа юм л та. Одоо нөгөө соёл иргэншил гэдэг чинь юу вэ гэхээр бид нар газар тариалан эрхэлдэг болоод өөрөө өөрсдийнхөө хоолыг хийдэг болоод хамтран амьдрах тэр эдийн засгийн системүүдийг бий болгоод гэтээ тэрнээс өмнөх хамгийн түрүүнд хийжсэн бидний нэг чухал юм бол нөгөө хувцастай байх тийм үү. Хувцастай байснараа тэнцээ тодорхой хэмжээний соёлын одоо зүйлүүдийг харуулж байгаа тийм. Тиймэрхүү утгаар одоо тэнцээ ингээд биеийн нүцгэн биеийн юугаар алчуураар дарж байгаа нь соёл иргэншил рүү тэр бурхныг одоо тийм эмэгтэй бурхныг авчирч байгаа. Нэг гэсэндээ nature and culture гэдэг юм явж байгаа байхгүй тийм. Байгаль болон соёл гэдэг зүйл явж байгаа байхгүй. Тэгэхээр байгальд бол би ариунаараа нөгөө байгаль ихээс төрсөн биеэрээ тэр гэж ярьдаг шүү дээ тийм монголчууд одоо яг тэр биеэрээ Венус төрөнгөт тэнцээ болохоор соёл бидрийг яаж байгаа гэхээр өөр нэг алхам руу аваачиж байгаа тийм хувцас өмсөн газар тариалан эрхлэн одоо хүнтэй харилцаанд орно гэдэг ч юм тиймэрхүү зүйлүүдийг илтгэж байна гэсэн. Гэтэ яг өнөөдрийн зүгээр соёлын тал дээр нэг юм ярихад хувцас бол тэр юун дээр соёлыг илэрхийлж байгаа ч гэсэн орчин үеийн илэрхийлэмжүүд дээр бол ялангуяа соёлын онцлогуд болон өдөр тутмын амьдралын хэмнэлүүдээр хувцас ямар төрлийн соёлыг ямар одоо юугаар илэрхийлэх вэ гэдэг нэг чухал гоё. Стандартаар илэрхийлэх вэ гэдэг нэг чухал гэдэг яг зарим хүмүүс тэрийг хэтрүүлж ойлгодог. Жишээ нь одоо зарим газар зарим төрлийн хувцсыг өмсөж болохгүй гэдэг ч юм уу тий. За мэдээж тиймэрхүү бидний одоо төрлөх соёлын юунууд байгаа л та. Юу гэдэг лээс хэвшмэл сэтгэлгээнүүд тэнцээ байж байгаа. Гэхдээ дээрэс нь 600 жилийн өмнөх хүмүүсийн соёлын ойлголт болон 200 жилийн өмнөх соёлын ойлголтууд бүгд өөрчлөгдөж байгаа. Ялангуяа сүүлийн 100 жилийн хугацаанд бол хүний соёлын ойлголтууд бүр маш diverse болоод өөрчлөгдөж явсан байна. Тэгэхээр тэнцээ бас бид нар ингээ хамаагүй нэг юм хөгшин гэх нь арай муухай юм тий. Хитрхи хуучинсаг хэвшмэл сэтгэлгээгээр бол баймиргүй л бэйдیں۔ За ялангуяа энэ дээр бол Боттичеллигийн зургуудыг жишээ авч ярьж болохоор ялангуяа саяны Birth of Venus ч гэсэн тэнцээ ингээд
зурцсан байна. Одоо нөгөө нэг сая бас би өдөр нөгөө нэг хоол идэнгээ Facebook ухчихсан чинь манай хідэн нөгөө нэг найзуудын хийсэн нэмэх 18 контент байгаа. Тэгээд тэрний ингээд яг хуу пострууд нь ингээд ил гарчтай юм байна л та. Тэгсэн хүүхдэд ийм харууллаа гэж хүмүүс айгу уурлаад тах шүү. Тэгээд тэрийг хүүхдээсээ нуух нь бол тухайн эцэг гэхийн асуудал байхгүй. Уул нь л тий. Ягаад гэвэл өнөөдөр бол бүх юм тодорхой стандарт контролтой болцсон. YouTube-ийг ч гэсэн та өөрөө контролдох хэрэгтэй. Хүүхд чинь YouTube-ээр юу үзэж байгаа, ямар аппликейшн суулгад гэдэг та өөрөө контролдох хэрэгтэй болохоос биш. Тэрийг бүтээсэн нөхдүүд контролдно гэх юм бол наа чи одоо барыг тоталитар дэглэм рүү явна. Утгагүй систем. За тэр өөр юм ярих боо. Тэр хэсгийг энэ үндсэн ярилцлага орё. За ингээд хүн төрөлхтөн бол яг Венусын тухай Боттичеллигийн зургийг дурдж ярьж байгаа гэхээр хүн төрөлхтөн Венус буюу сугар гаригийг үргэлж маш үзэсгэлэнтэй зүйлүүдээр илэрхийлж ирсэн байгаа байхгүй түүхийнхээ хувьд. Наадсах нь 2000 жилийн өмнө тэр Birth of Venus гэдэг зураг бол одоо тэр эртний Грек Ромын бурхтуудын хамгийн гоо сайхан төгс үзэсгэлэнтэй бурхны нэрээр нэрлэгдсэн гариг үйж штэ. Тэгээ өөрөө шөнийн тэнгэр ч гэсэн айгүй гоё гялалзаад тод гоё харагддаг штэ. Тэр ерөөсөө нэг маш дээд гоо сайхны эстетик маш юм өндөр гоё юунуудыг илэрхийлэн гэсэн утгатай юм зүйлээр илэрхийлж ирсэн байна. За ингээд цаашаага ерөнхийдөө одоо бид нар телескоп бүтээлээ, гариг гэдгийг олж мэдлээ тий. Ингэж явж байхдаа Венус дээрээс юу ажигласан бэ гэхээр нэгт Венус буюу сугар гаригийг телескопоор ажиглаж үзсэн хүмүүс бол сугар гариг хэртдэг гэдгийг мэднэ. За тэр тухай бол бас Урнапитерийн сугар болон бод гаригийн тухай дугаарууд дээр байгаа яг дурангаар харахад яаж харагддаг вэ гэдгийг илүү дэлгэрэнгүй ярьсан байна. Нэгсэндээ физик шин чанаруудын илүү дэлгэрэнгүй ярьсан байгаа. Тэр ингээд заримдаа хэртэж харагддаг гэсэн. Хэртэн гэдэг нь юу гэсэн үг гэхээр заримдаа хавирган сугар гариг харагдах нь шүү дээ. Эсвэл тал сугар гариг ч юм уу ингээд харагдах нь. За тэгээ мэдээж бүр өндөр хүчин чадалтай телескопуудаар харах юм бол жижигхэн толбонууд харагддаг сугар гариг дээр. За тэр юуг илэрхийлж байгаа гэхээр сугар гаригийн нөгөө нэг агаар мандал дээр нь байгаа үүлнүүдийг илэрхийлж байгаа нэг жижиг юмсгүүдийг хүндрэлтэй олж нээсэн байна. За ингээд хэмжээг нь судалж үзсэн, нарнаас хэр зайтайг нь бид нар судалж үзсэн, эрдэмтэд судалж үзсэн. За ингээд судлаад явангууд ямар ч одон дээр habitable zone буюу амьдралд үүсэх боломжтой муж гэж байж байдаг тийм амьдралд тэтгэх боломжтой муж гэж байдаг. За манай дэлхий бол өөрөө энэ амьдралд тэтгэх боломжтой мужийн жоохон зах тал руугаа нэгсэндээ ангараг тал руугаа гэсэн үг тийм үү. Сугар гариг бол жоохон нар тал руугаа байждаг. Хоёр манай дэлхий сугараа бол хоёр ингэж жоохон ирмэг тал руу байж байгаа юм шүү дээ тийм. Тэр хоёр хэсэгт нь ингэ байрлсан байдаг. Мөн сугар гаригийн ингэ зайг нь хэмжсэний дараа тухайн гаригийн хэмжээг тодорхойлсон байна. За ингээ хэмжээг нь тодорхойлонгууд сугар бол ерөөсө дэлхийтэй адилхан. Сугар дэлхий хоёрыг бол хэмжээгээр нь ихч дүүс гэж хэлж болохоор тийм ихэр ихч дүүс гэж хэлж болохоор ойролцоо хэмжээтэй гаригуд болж таарж байгаа байхгүй. За ингэнгүүт юу болсон гэхээр хүн гэдэг чинь нөгөө хүний одоо хамгийн гайхалтай нэг чанаруудын нэг бол төсөөлөн бодох тийм хамгийн гайхалтай шин чанар төсөөлөн бодох одоо ургуулan бодох байгаа юм. За яг хуу энэ гайхалтай ч гэсэн нөгөө хитрээд хэлэх юм бол өвчин болж байгаа тийм хардаад хэлэх юм бол одоо өвчин болж байгаа тийм муугаар төсөөлнө гэдэг муугаар ургуулan бодно гэдэг бол хардалт гэдэг өвчин явж байгаа тийм чи эсвэл нөгөө за бүр өөрөөр ярих юм бол одоо жоохон хитрхи бүх зүйлийг муугаар хүмүүс ингэ бас бодох гээд байдаг шүү дээ. Тэгвэл бүр ингэ пессимист болцдог ч юм уу. Төсөөлөн бодох чадвар бол хүний хамгийн гайхалтай чадвар. Гэхдээ бид нар энийг сайн тал руу ашиглах уу, муу тал руу ашиглах уу гэдэг бид нар өөрсдөө шийдэн тийм үү тийм чи. За тэгэхээр ингэ сугар гарыг төсөөлж эхэлсэн. За яаж төсөөлж эхэлсэн бэ гэхээр дэлхийтэй адилхан гариг, адилхан хэмжээтэй нартай ойрхон зайд байж идэг. Тийм учраас магадгүй энэ гариг ингээд амар хурц гэрэлтээд байгаа энэ гариг чи ингээд үүлээр бүрхэгдсэн байдаг юм байна. Дэлхийтэй адилхан тийм энэ гариг үүлийн юм давхархтаа тэг үүлнээс нь нарны гэрэл ойж ирээд байгаа учраас тэр үүлний цаана юу байгааг бид нар харах боломжгүй байна гэж хүмүүс ингээд төсөөлж эхэлсэн байна. За энэ төсөөлөл өөрөө их гоё. Нэг гэсэндээ сугар бол дэлхийтэй адилхан үүлтэй. Магадгүй тэр үүлнийхэн доор газрын гадарга дээр нь ус урсдаг, уул толготтой. За айгүй л бол тий харийн соёл иргэншил байж магадгүй. Тинчээ өөр хүмүүс амьдарч идэг байж магадгүй гэсэн тийм таамаглалуудыг дэвшүүлж эхэлсэн. За бүр иймэрхүү зохиолууд хүртэл байдаг. За ганц хоёр нь бол монгол хэл рүү орчуулагдсан байдаг баха сугар гариг дээрээс амьдрал болж байгаа тухай зохиолууд. Би одоо яг одоо нөгөө нэр нь орж ирдэг. Түрүү нэвтрүүлэг эхлэх юм нь бол яг санджсэн чи яг ингээд
сандраад нөгөө нэвтрүүлэг эхлэнгүүт марччихаа. За энэ дээр бас нэг юм дуртах гэсэн нөгөө өмнөх дугаар дээр яг энэтэй адилхан юм болсон урна битэр. Тэр нь юу вэ гэхээр химийн нийт үйлчлэг системд одоогор бид нар олж нээсэн элементүүдийн тоо бол мэдээж 118 байгаа. За тэрэн дээр бол сонсогч нараас уучлалт гуйж байна. Битэр 128 гэж одоо 10 элемент ургуулсан бодож нэмж хэлсэн байлээ. Тэрэн дээрээс ингээд уучлалт хүсье. Энд чинь нөгөө заримдаа бас мэддэг юм а ягаад чи мартчихдаг тэгээ ингээ буруу хэлээ явчихдаг. Гэсэн мэт толгойн дотор нөгөөдхөө зөвөр бодоод идэв юм шиг. Тэгэхээр энэ дээр ийм алдаа гаргасан мөлий. Тийм болохоор сонсогчтой бүхнээсээ уучлалт хүсье. За ингээд үндсэн сэдв рүү ороход сугарыг бас одоо ингээд тэгж төсөөлж эхэлжсэн байна. Тэгээд түрүү нөгөө тэр номны нэрийг мартцсан. За тэр чих одоо ингээд тэр сугар дээр ингээд амьдрал бидэ гэж магадгүй тэр үүлний дотор янз янзын ийм айгу гайхамшигтай сонирхолтой зүйлүүд байдаг гэж магадгүй гэж хүндрэлтэн төсөөлж эхэлсэн. Дааж энэ чи түүх айгу гонигтайгаар яригдаг. Энэ чи яг түүх нөгөө нэг Шекспирийн зохиол шиг гонигтайгаар яригэн зав. Шекспирийн зохиолууд тэгдэг шүү дээ, тий. Эхэндээ төсөөлөл их гоё явдаг тийм үү. Тавилууд айгу их гоё явдаг. Тэгж жагаад дунд нь яг адал явдал болж эхлэнгүү тэр нь хамгийн амттай хэсэг байж жагаад тэр хэсэг дээрээ эргүүлдэг тий. Бүх зүйлийг гонигтай болгодог тий. Нөгөө ялангуяа нөгөө дахин бичсэн чинь юу нөлөө Ромео Жюльет байгаа шүү дээ. Эхлээл нөгөө би чиний Бэйли болоод татсан чинь хөрсөн чи яах вэ маах вэ энэ төр гэл амар даг уран тодоор ингэж явдаг байснаа төсгөлд нь маш хатуу гонигтай зүйл рүү эргэдэг те ерөөсөө. Тиймэрхүү сугарын түүх бол ерөөсөө л тийм баг юм. За энэ сугарын түүх бас нэг сонирхолтой зүйл нь энэ чи бас яадаг вэ гэхээр хэрвээ эртний Грек Ромын домог сонирхдаг хүмүүс байх юм бол Венусын түүхийг унших юм бол их адилхан. За Венус гэдэг тэр гоо сайхан эмэгтэйд юу тохиолдсон түүх яг сугарын түүхтэй одоо нэг параллелаар зүгээр жишиж ярьж болохоор за түүнээс биш тэр эртний грекүүд тэрийг мэдээд бичсэн гэсэн үг биш шүү манайхан тий яг дахин хэлэхэд нөгөө тухайн зүйл хэлбэрийн үед адилхан байлаа гэдээ агуулгын үед адилхан байх албагүй. За ингээд Венус сугар гарагийг бид нар илүү наривчлалтаа судлах боломжтой болвоо. За тэр судлах аргууд бол за өмнөх дугаар дээр ирсэн ямар жишээ наазах нэг спектроскопийн аргууд байгаа тийм. Тухайн сугараас ойж ирж байгаа гэрлийг спектроскопоор задлаад ямар элементүүд байна вэ гэдгийг судлах боломжтой байдаг. За гэтэл сугарыг ингэж судлахаар их төвөгтэй. Ягаад тэгэхээр сугарын гадаргууд дээрээс нь ойсон гэрэл дэлхийд ирэхгүй байгаад байгаа байхгүй. Ягаад тэгэхээр сугар бол өөрөө юм хүлэмж шиг гариг тодорхой нарны гэрлийн тодорхой хувь ороод гадаргууд дээрээс нь ойгоод буцаж гарыг гэхээр үүлэн давхарга нь маш зузаан учраас дотроо хорчдөг гаргахгүй. Ихэнх хувь нь гаргахгүй хорчиж байгаа. За тэгээд нэлийн хэсэг нарнаас цацсан гэрэл нь үүлэн дээр нь огоод наашаа хүрээд ирнэ. Тэнгүүд юусоо тэнчинээс яг тийм нарийн спектроскопийн дата авах боломжгүй болчихж байгаа байхгүй. За ингээд юусоо сугарыг ямар ч гэсэн юм маш зузаан үүлнээс тогтсон юм байна тий. Хурц гэрэлтдэг юм үүлнээс тогтсон юм байна гэдгийг бид нар мэддэг болсон ба. За ингэж яагаад хамгийн анхны сугарын одоо юу ирсэн? Сугарыг очиж судлах юунууд байгаа шүү дээ. Судалгааны ажлууд эхэлсэн байна. За энэ ажлууд бол яг хамгийн анх бол ерөөсөн 1960 оноос эхлээд 1962 онд сугар гариг дээр хамгийн амжилттай Mariner 2 гэдгийг хөлгийг NASA газардуулсан байна. Гэтэ энд их бас нэг дахиад хэцүү зүйл болсон. Тэр нь юу гэхээр Mariner 2 хөлөг сугар дээр газардахтай холбоо тасарсан заяа. Нэгсэндээ зүгээр яг сугар руу ойртож чод яг сугарын агаар мандал дотор ороод тийм чи бяц усрээд газрын гадар дээр нь буухтаа нэгэнт холбоо тасраад яг ямар ч дата тэнцэнээс авч чадаагүй. Гэхдээ энэ нь өөрөө бас дата болж ирж байгаа. Судлаач эрдэмтэн хүмүүс. Ямар тийм дата болж ирж байгаа вэ гэхээр 1962 онд хүн төрлөختний түүхэндээ хамгийн анх удаа өмнө нь зөвхөн уран зохиолын номон дээр гардаг, кинон дээр гардаг байсан зүйлийг бодитоор хэрэгжүүлсэн багхгүй. Тэр нь юу вэ гэхээр өөр гариг дээр хүний бүтээсэн роверыг буюу хүний бүтээсэн багжийг амжилттай буулгаж чадсан байна. За яг амжилтгүй буулгасан тий. Гэхдээ яах нь энд ямар амжилттай л тий амжилт байгаа вэ гэхээр өөр гариг дээр би өөрийнхөө хийсэн зүйлийг аваачаад буулгаж байгаа байхгүй тэнцээ. Тэр чинь маш том амжилт. Тэр нь юу вэ гэхээр ерөөс энэ алс холын гаригуд бол нөгөө нацаг дурчин од гэдэг шүлгэн дээр гардаг чи зүгээр л глалцаад байж байгаа хурж өгөө нь мэддэхгүй юм зүйл биш юм байна тий. Энэ бол ерөөсөө хүн тэнцээ чинь очиж болох юм байна. Бидний хийсэн зүйл түүн дээр очиод газардаж болох юм биш үү гэдэг яах нь агуу том одоо итгэл найдварыг тэнцээ өгсөн. Тий, итгэлийг өгч. Итгэлийг өгсөн. За гэтэл Mariner 2 хөлөг тэнцээ очиод осолдохдоо юу бидэрт өгсөн бэ гэхээр өмнөх
уран зохиолын ч юм одоо хүмүүсийн зарим эрдэмтдийн найдажсэн тэр хамаг өөдрөг одоо тий дэлхийтэй адилхан байж магадгүй гэдэг тэр бүх бодлуудыг ерөөсөө амруу налгацсан. Юу болсон гэхээр үүл нь хөхрийн хүчлээс тогтдгийг олж мэдсэн. Карбон диоксид те сульфурик acid гэсэн үг шүү дээ. Хөхрийн хүчил. Үүл дэлхий дээр байдаг үүл чинь усны уур шүү дээ, тийм үү? Бид нар онгоцоор нисэж байгаад үүлэн дундуур явах юм бол тэнцээ зүгээр ингээл усны уур онгоцны далавчин дээр цонхон дээр очиод тогтдог шүү дээ, тий. За би ингээд үүлэн дундуур жишээ нь одоо шүгүртэй явж байгаад явах юм бол би зүгээр шалбт норол дуусан тэнцээ. Би харин суур гараг дээрээс онгоцтой үүлэн дундуур явах юм бол хэдүүлээ онгоцтойгоо юутай хэдэг гэдэг чинь хайлаад алга болох байхгүй юу? Шууд хайлаад ууршаад алга болно. Тийм амар хөхрийн хүчлээс бүтсэн үүлтэй гэдэг нь олж мэдсэн байна. За ингээд газар буунгууд яасан гэхээр газар нь бол ерөөсөө асар өндөр даралттай асар халуун газар байж идэг. Тэр даралт нь бүр хэр дэлхийн далайн түвшин дээр одоо агаарын даралтын хэмжээ байж байгаа шүү дээ, тий. Тэр даралтаас 93 дахин өндөр хэмжээтэй. Нэг гэсэндээ бараг 100 дахин их даралттай гэсэн. 100 дахин их даралттай гэдэг чинь юу гэсэн үг юм? Бидний энэ дарж байгаа дээрээс дарж байгаа энэ агаарын даралтаас 100 дахин их болох юм бол ер нь мань эдийг бяцлаа хийчих шүү дээ, тий. Дээр угаа агаар мань бяцлаа харавах юм биш үү баг. Байхгүй болно шүү дээ ерөөсөө, тий. Тийм амар өндөр даралттай. Тэгээ үүл нь юунаас хөхрийн хүчлээс тогтсон атмосферийн буюу агаар мандал нь дийлэнхтэй нүүрс хүчлийн давхар эсрэг буюу карбон диоксидээс тогтсон, тий. Нөгөө нэг CO2 хөлөмжийн хий гэсэн ийм зүйлээс тогтсон гэдгийг олж нээгээд чат хийсэн байгаа маринер гэдэг хоёр үлээ. Гэтэл энэ нь бол өөрөө ингээд маш сонирхолтой бас нээлт болсон байна. Яагаад вэ гэхээр энэ нээлт нь хүн төрөлхтөнд юуг харуулж байгаа гэхээр яагаад сугар гаргийн агаар мандал дээр маш их хэмжээний нүүрс хүчлийн давхар эсэл байгаа юм бэ гэдэг асуултыг шууд тийч төрүүлж байгаа байхгүй. Энэ нь өөрөө тухайн гаргийн үүсэл хөгжилтэй шууд холбоотой байждаг. Сугар бол өөрөө хэрвээ дэлхий бод те ангараг зэрэг гаргуудтай адилхан механизмаар нарны дотоод хэсэгт адилхан нөгөө нэг төстөө элементүүдээс тогтсон гариг бол тэнд ямар нэгэн байдлаар агаарын молекул, усны молекулууд тэнцээ бас л орсон л байх ёстой гэдэг таамаглаж. За ингэж орсон бол тэр гаригийн тектоникийн болон одоо физикийн үүл одоо нөгөө нэг үүсэл хөгжлийнхэн эволюцийн дунд тэр их нүүрс хүчлийн давхар эсэл тодорхой хэмжээнд байхгүй болох ёстой гэдэг таамаглал байждаг. За энэ яагаад ийм таамаглал гарч байгаа вэ гэхээр энэ процесс бол дэлхий дээр болсон процесс байхгүй. Дэлхий дээр эрт үед байсан энэ хамаг нүүрс хүчлийн давхар эсэл энэ төр чинь манай далаа өртөө шингээж аваад тектоникийн гадаргуунууд байгаа шүү дээ. Тектоникийн гадаргуунуудын завсар тэдгэр нь ороод иймэрхүү байдлаар байхгүй болсны ачаар илүү их одоо нөгөө нэг азот болон хүчил төрөгчтэй болж хөрсөн. За яг хөө эрт үед бол бүр нөгөө бактериуд маш их хүчил төрөгч үлдвэрлээд тэгээ ийм хүчил төрөгчөөр баялаг ийм гар үсэн. Гэтэл сугар тэнцээ эсэргээрээ агаар мандлынх нь 96.4% нь нүүрс хүчлийн давхар эсэл үлдсэн хүн зүгээр азот явж байгаа байхгүй тэнцээ. Тэр бүр ингээд асар сонин агаар мандалтай юм гараг болсон нь ерөөсөө л тухайн сугар яагаад юм байна гэдэг асуултыг төрүүлсэн. За эн чинь цаг юу болж байгаа вэ? За хоёулаа эхний хамтран ажиллагчаа танилцуулаад тэгэд үргэлжлүүлээд сугарыг ямар элементүүд нээсэн тухай ярилцъя тий. За нэвтрүүлгийн ивент итгэгчээр Отревентэй чөлөөтэй аим салцгаая. Отревен ивент гэж хамтарч ажиллаж байна. Тэгэхээр Отревен гэдэг бол хамрын битүүрлийг 12 цагийн турш арилгадаг гэхлээр маш урт хугацаанд одоо бас үр дүнтэй байгаа даа. Отревений удаан үргэлжлэх үйлчилгээ нь одоо хүмүүсийг мэдээж одоо 5 тухтай чөлөөтэй амьсгал болно. За бид нэр одоо яг нөгөө нэг авах ёстой амьсгалаа одоо хүчил төрөгчөө те бага аваад ахаар яг юу болдог вэ гэхээр ер нь энэ амьсгал бидний биед юу хийдэг вэ гэхээр одоо нөгөө эсийн цахилгаан станцуулах митохондр глюкозыг задлах тэр энергийг гаргах гол үйл явцсан дээр яг энэ хүчил төрөгч нь заавал байж иж одоо тий тэр одоо нөгөө нэг энерги нь гарах юм боломжийг олгож идэг учраас жоохон амьсгал дутагдахад л ерөөсө хүний бие асуудалд ордог. За одоо бүр 3-аас дээш минут болвол одоо ухаан алдчих ундаг ч юм уу тий ер нь ийм чухал зүйл үүдэг. Чөлөөтэй амьсгал гэдэг бол хүний эрүүл бие саруул ухааны одоо гол зүйлээ. За тэгэхээр Отревен бол одоо
эхний минутаас эхлээд түргэн үйлчилж хамрын битүүрлийг хурдан хугацаанд ингэж арилгадаг. За нэмэх нь одоо нөгөө чийгшүүлэгчийн найрлагатай болохоор хорсох, хуурайших ийм шинж тэмдэг илэрдэггүй. Одоо ч нөгөө харшлын улирал эхлээд хүмүүсийн нөгөө доторх салс юмнууд нь ингээд хөөгөөд за нэмэх нь одоо янз бүрийн хамрын тусаалгууд хэрэглэж явах үед энэ чийгшлэх, хорсох одоо тий ийм эмзэг байх гэдэг бас ийм асуудал дагалдаад байдаг. Тэгэхээр энэ отревнийг хэрэглэж явах үед бол санаа зовлтгүй байх нэ. Тэгэхээр та бүхэн маань тунгийг бас ингэж тохируулан хэрэглэх боломжтой амьсгалын замын судснуудыг агшааж битүүрлүүдийг ингэж багасгадаг. За ийм одоо бас чухал үйлчилгээтэй. Ер нь үний хувьд ч гэсэн бас арай жоохон илүү байгаад идэгэн болоо гэж утсан. Гэтэ хүн одоо нөгөө өөрийнхөө хамарт дотор ингэж хэрглэж байгаа зүйлээ мэдээж очоо чанартай сайныг сонгосноор урт хугацаанд эрүүл амьдрах одоо тэр нөхцлүүдийг хангаж байдаг. За тэгэхээр бүх эмийн сангуудаар отрив нь бол худалдаалагдж байгаа. Тас хэрглэж үзээгүй бол бас хэрэглээд үзээрэй. Танд их өөр санагдана гэдэгт итгэлтэй байна. Холбогдох хүчний дугаар нь 9988 1959 гэсэн дугаараар холбогдох боломжтой. За ингээд нэвтрүүлгийн ивент тэтгэгчтэй отривынтэй чөлөөтэй амьсгалцай отривынхаа хамт олонд их баярлалаа. Отривынхаа хамт олонд баярлалаа гэдэг 12 цаг гэдэг чинь ялангуяа нөгөө одоо ч хүмүүсийн ургамлын харшил энэ төр эхэлдэг штэ тий. Тэр үед бол яг унтахынхаа өмнө цэцчаалаа унтахад шүн яг гоё унтахаар байна тий. Ерөөсөө яг үнэ амьсгалтай унтахаар байна. Тэгээд энд бас яг түрүүн манай урнаа хэллээ л дээ. Хүн ер нь дутуу амьсгалаад эхлэх юм бол хүний биеинд бол тэр айгүй сөрөг нөлөөнүүд өгж эхэлж байдаг. За нэг бас нэг хамгийн том сөрөг нөлөөний нэг нь юу гэхээр хамар битүү байх нь өөрөө нөгөө нэг зүрхний хэмнэл алдагдах нөлөө үзүүлчихэд. Тэгэхээр зүрхний хэмнэл алдагдах юм бол тэгээд байдлыг үүдэн штэ тий. Тэр чинь нэг зогсчиж мэдэн штэ тий. Зүрх бол хүний биеинд байгаа тархинаас хамааралгүй насаараа ажилдаг цорын ганц булчин байгаа штэ тий. Гэтэл тэр маань нэг өрөө зогсчих юм бол баларна штэ тий. За тэгэхээр Отривны хамт олондоо баярлалаа. Ингээд үндсэн сэдв рүүгээ эргэж ороход за өнөөдөр бол сугарын тухай ярьж байгаа. Тэгэхээр сая маринер 2 хөлөг бол ингээд сугар дээр бүтэлтэй газарцсан гэж хэлээ л да тий одоо тэгж ингэж газарсан сугарын тухай хэд хэдэн юм чухал мэдээллүүдийг өгсөн ба. За үүний дараа NASA-гийн Pioneer хөлөг, Pioneer Venus гэж хөлөг байгаа. За энэ хөлөг бол ерөөсөө ямар даалгавар байсан бэ гэхээр маш том дотроо ингээд 3 жижиг юунаас бүрдсэн заяа. Пробус бүрдсэн. За тэр нь бол хамгийн гол нь агаар мандлын судлах зорилготой байсан. Сугар гарагийн агаар мандлыг судлах зорилготой. За ингэж агаар мандлын судалгахдаа яаж судлах вэ гэхээр тухайн агаар сугар гарагийн 3 өөр газар буучна. Яаж буух вэ гэхээр нэг проб нь нартай талд нь буюу өдөр болж байгаа талд нь. За нэг нь болохоор шүн болж байгаа талд нь. За үлдсэн нэг нь хойд төл дээр нь очиж буучж байгаа. За нэг том нь болохоор яг зүгээр л шууд агаар мандал руу живж орж ийн гэсэн. За ингэж живж ороод энэ бол 1978 онд болсон үйл явдал. Ингэж живж орж явахдаа тухайн сугар гарагийн агаар мандал нь өөр газараа ямар найрлагатай тодорхой салхи болж ивэл салхины хурд ямар байна, агаар мандлын нэгдэл ямар байна, үүлний нэгдэл ямар байна, агаар мандал нь өөрөө ингээд давхаргуудаар хуваагдахтаа тий ямар давхаргуудаар яаж хуваагдав гэдгийг судлах зорилготойгоор ингэж хөөргөд за эдгээр пробд нь бол өмнөх ялангуяа Оросын Венера даалгавруудын үед үжээ хэмжигдсэн байсан датануудыг баталсан байна. За тэр нь ямар датанууд вэ гэхээр түрүүний хэлдэг агаар мандлын найрлага нүүрс хүчтэй давхар эслээс ихэнх нь тогтсон юм байна. Үүлэн күхрийн хүчлэлтэй байдаг юм байна. Сугар гарагийн агаар мандал тийм агаарын урсгалын хөдөлгөөн болж идэг юм байна. Салхи гардаг юм байна гэдэг энэ бүх датануудыг баталж өгсөн байна. За ингээд бүр нэмэх нь тухайн агаар мандалтнаас тодорхой хэмжээний нөгөө нобл газууд буюу нөгөө урнабитөрийн нэрлэлдгээр манай зожиг элементүүд тий инертийн хийнүүд тэнцээ байдаг юм байна. Мөн тодорхой хэмжээний маш бага хэмжээтэй усны уурууд болон эрт үеэс үлдсэн химийн нэг тодорхой уруулуудаас үлдсэн юм урууллын үлдэгдэл хийнүүд байдаг юм байна гэдэг өмнөх тэр туршилтаар хэмжигдсэн нээлтүүдийг илүү баталж өгсөн байна. Ингэж сайн судалж өгсөн. За энэ даалгаврын үед бас нэг юм сонирхолтой юм болсон нь юу вэ гэхээр энэ 4 проб маань дөрвөлээ уулын сугар гарагийн гадаргуу дээр буух зорилгогүй байсан бохоггүй юу? Зүгээр л агаар мандлыг маш сайн судлах зорилготой байсан. Агаар мандлыг давхарх болгоноор нь судлах гэдэг байхгүй тий. Бид нар одоо ингээл дэлхий дээр ч гэсэн ярьдаг штэ. Дэлхийн агаар мандал бол одоо тийм давхаргууд байж байгаа. За яагаад тийм давхаргууд үүсдэг вэ гэхээр нэг дэлхийн гравитацаас болж байгаа тийм үү тий. Хүнд элементүүд илүү газартай ойрхон байж гин. Хөнгөн элементүүд илүү газраас сул. Тэгэхээр дэлхийн хамгийн захад бол ус төрөгчийн давхарга байж байгаа штэ. Үргэлж тэрийг сансарт алдчихдаг ч юм уу.
Тэгээд ийм юм байна. Тэгэхээр сугар гаригийн агаар мандлын давхаргуудыг судалснаар тухайн сугар гаригийн агаар мандлын химийн бүтцүүдийг судлаад энэ нь өөрөө яаж өнөөгийн төрхөө олж авсан бэ гэдэг датаг бидэрт олгоно гэсэн. За мэдээж энийг судлах нь өөрөө маш нарийн асуудлууд байна. За бүр нариндаа жишээ нь яаж судлах вэ гэхээр тухайн агаар мандалд байгаа нийт инертийн хийнийг нийт концентрацийг мэддэг болох хэрэгтэй. Давхарг болгоноор нь мэддэг болж харьцуулах хэрэгтэй. Тэгэхээр одоохондоо бол сугар гаргаас яг энийг нарийн хийсэн хэмжилт байхгүй. Одоохондоо бол дандаа маш нарийн гэнэ маш ерөнхий хэмжилтүүдийг бид нар айгуусаа мэдчихэдэг. Тэгэхээр НАСА-гийн Pioneer Venus гэдэг хөтөлбөр бол энэ даалгавруудыг амжилттай хэрэгжүүлсэн байна. Гэтэ НАСА-гийн энэ хөтөлбөрөөс илүү хамгийн гайхамшигтай даалгавруудыг ямар хөтөлбөрүүд хэрэгжүүлсэн бэ гэхээр Оросын даалгаврууд байна. За Оросын өмнөх юунууд те даалгаврууд буюу туршилтууд гэх юм да. Уул нь бол мишн гэдэг шүү дээ. Даалгаврууд гэх юм. За тэр нь бол ерөөсөө Оросын Венера хөтөлбөр гэж байна. Венера хөтөлбөр болохоор түрүүн ярьсан тийм Марин дээр 2 бол ингээд хүн төрөлхтний хамгийн анх яасан юм байна те. Газарцсан нэг юм зүйл юм байна. Нөгөө талд болохоор Венера 3 гэж Оросын хөтөлбөрөөр одоогийн Орос шүү дээ те. Дээр үеийн бол зөвлөлт холбоот болсон. 1966 онд Венера 3 хөлгийг суур гариг дээр буулгаснараа хүн төрөлхтний хувьд хамгийн анхны амжилттай шүү. Одоо яг жинхэнэ утгаараа те. Амжилттай буулгасан юу болчихж байгаа. Хөлөг болчихж байгаа. За ингэж буулгаснараа юу мэдсэн бэ гэхээр ямар ч байсан сугарын агаар мандлын даралт болон температур бол бид өмнө эрдэмтдийн төсөөлж ирснээс хэд дахин халуун хэд дахин өндөр байна гэдгийг олж мэдсэн. Нөгөө Венера 3 гэдэг хөлгөн шууд агаар мандал руу оронгуудад бяц усэрсэн мөхгүй тийм чи. Тэгээ хайлаад алгуулсан. Тэгж мэдснээр яг дараагийн хөтөлбөрүүдийг илүү нарийн хийх ёстой байна гэдгийг мэдсэн. За ингээд ерөөсөө 1 жилийн дараа Венера 4 гэдэг хөлгийг буулгасан ба. 1967 онд Венера 4 гэдэг хөлгийг буулгасан. Гэхдээ Венера 4 гэдэг хөлөг бол өөрөө анханасаа яах зорилгогүй хөлөг. Газрын гадарга дээр бууж ажиллах зорилготой хөлөг биш байсан. Энэ хөлөг бол хамгийн анхны сугар гаригийн агаар мандлын тэр нарийн давхаргуудын элементүүдийг нарийн хэмжих зорилготой юм хөлөг байсан. Тэгэхээр энэ Венера 4 бол яг нь сугар гаригийн агаар мандал руу оронгуудаа өөрөөсөө шүхэр дэлгээд тэгээ ингээ айчин буухна шүү дээ. Гэтэ чинь суур гариг дээр нэг юм аюул байгаа шүү дээ. Маш халуун, маш өндөр даралттай учраас айчин буух тусмаа үхэл рүүгээ ортож ийн гэсэн үг байхгүй тий. Айчин буух тусмаа үхэл рүүгээ ортож байгаа. За энэ хугацаанд айл болох хангалттай их дата бүртгэж явна тийм. Айл болох удаан ажиллахыг хичээнэ. За ингээд хэмжиж авснаар энэ хөлөг маань хамгийн анхны суур гариг дээр ерөөсөө нүрс хүчлийн давхар эсэл байдаг юм байна. Суур гаригийн агаар мандал бол ерөөсөө дэлхийдээ ямар ч жишгийн аргагүй өөр юм байна гэдгийг олж нээсэн хамгийн анхны баатарлаг хөлөг ба. За ингэж гэхдээ энэ баатарлаг хөлөг маань ингэж явж байгаа юм чи ерөөсөө л хэдхэн минут ажиллаад эвдэрч байгаа байхгүй. Тэгээ энэ бол дандаа амиа хорлох даалгаврууд заа. Ерөөсөө л нэг удаагийн тасалбартай амиа хорлох даалгаврууд явж байгаа. За ингээд үүний дараа зөвлөлт холбоот улс маань Венера 5 болон Венера 6 хөлгүүдийг 1969 онд буулгасан. За энэ буулгасан гэдэг нь бүр яг жинхэнэ утгаараа буулгасан байгаа. Буулгах зорилготой даалгавар. Тэр нь юу гэхээр Венера 4 бол нөгөө нэг газрын гадарга дээр буух зорилгогүйсэн шүү дээ. Яг тэгэхээр газрын гадарга руу дөхөх тусам сугарын маань агаарын даралт улам ихсэн шүү дээ, тий. Тийм учраас газрын гадарга дээр очиод эвдэрсэн. Харин Венера 5 болон 6 хөлгүүд маань яах вэ гэхээр газрын гадарга дээр ер нь очиж буух зорилготой хөлгүүд байсан байна. Ингэж очиж бууснараа тухайн газрын гадарга дээр ямар газрын гадарга байна те юу байна гэдгийг мэдэх зорилготой. Гэтэл яг энэ хөлгүүд нь бас яг амжилттай удаан ажиллаж чадаагүй л те. Газрын гадарга дээр буух зорилготой байсан ч газрын гадарга дээр буухаасаа өмнө яах нь байхгүй болоод сүнөд эвдрээд дууссан ба. Гэхдээ дахиад газрын гадарга руу ойртох тусам тухайн сугарын маань агаарын даралт яаж ихсэж гин гэдэг нөгөө нэг юунуудыг өгсөн байгаа байхгүй мэдээлэлүүд өгсөн. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр өмнөх бүх энэ Венера 3, Венера 4, Венера 5, Венера 6 зэрэг эдгээр даалгаврууд маань арай жоохон газрын гадаргад ойртолсон. Венера 3 жишээ нь газрын гадаргаас нэг тодорхой өндөрт өгчлээ гэж бодъё те. Тэгэнгүүт яах нь Венера 4, 5 дараагийнх нь болохоор тэрнээс арай жоохон доор газрын гадаргатай арай жоохон ойр газрууд очиод үхэхээр нөгөө Венера биш суур гаригийн маань агаар мандлын газрын гадаргатай сугрын хөрстөө ойр хэсгийн агаарын даралт маань яаж ихсэж байна гэдгийг мэдэх боломжтой болсон. Ингэж мэдснээр яг дараагийн хөлгийг буулгахдаа тэдний хэмжээний агаарын даралтыг яах
боломжтой одоо зохицуулах даах хэмжээний хүлэг болох юм байна гэдгийг мэдээд Венера 7 хүлгийн 1970 оны 12 сарын 15-ны өдөр сугар гараг дээр амжилттай газардуулсан анхны хүлэг болсон. За энэ хүлэг өөрөө сугарын газрын гадарга дээр 23 минут ажилласан цаг. Хагас цаг л ажилласан. Гэтэ ингэж хагас цаг ажиллахдаа сугарын газрын гадарга дээр агаарын дараалтанд дэлхийд ирэхээс 93 дахин хүнд байдаг юм байна. Температур нь хэдэн 100 Цельс хүрдэг юм байна тий. Ус бүр зүгээр ингээд уушаад алга болохоор температур байгаа шүү дээ хөрсөн дээр нь. Тийм амар халуун хөнгөн цагаан байгаа шууд тайлхал юм. Шүү хөнгөн цагаан барыг тэнцээ ингээд гол шиг урсаад явчихаар тийм амар халуун байгаа байхгүй тий. Тийм юм халуун байна гэдгийг олж бидэрт олж нээсэн байна. Хүн төрлөختөнд олж нэгэд 23 минутын дараа хүрэхэд одоо холбоо тасраад ажиллагаагүй болсон. Гэхдээ маш чухал датануудыг өгөөд энд бас нэг маш чухал дата өгсөн. Тэр нь юу гэхээр сугарын хөрс магадгүй базаалтууд байж магадгүй мэн гэдэг анхны хинтийг өгсөн байгаа байхгүй. Гэхдээ энэ өөрөө өрөмдлөгийн машин болон камергүй байсан учраас шууд тэр датаг өгч чадахгүй. Гэхдээ яах нь анхны таамаглалыг өгсөн. За үүний дараа бол ерөөсө Венера 8 хүлгийг буулгаад яг тэр хөрсний дээжийг авах зорилготой хүлгийг 2хан жилийн дараа 1972 онд буулгасан байна. За ингэж буулгаад ерөөсө хөрсний дээжүүдийг судалж эхэлснээр хамгийн анх удаага хүн төрлөختөн өөр гариг дээр хөрсний дээжийг судлаад сугарын хөрсний дээж бол ерөөсө дэлхийн мэлхий дээрх шиг биш. Сар марн дээрх шиг биш. Металлаас ч бүрдсэн, металл юм уу эсвэл мөснөөс бүрдсэн биш. Энэ бол ерөөсө базалтууд буюу галтуулгын одоо галтуулгын шороо гэж ярьдаг шүү дээ. Чулуулаг ёо. Галтуулгын чулуулаг гэж ярьдаг шүү дээ, тий. Лава ч базалт болж байгаа шүү дээ. Тий, яг зөв. Лава ч базалт болж байгаа шүү дээ. Галтуулгын чулуулгаас бүрдсэн байдаг юм байна гэдгийг олж мэдсэн. За тэгэхээр энэ чинь цаанаа юу хэлж байгаа вэ гэхээр сугуурал өөрөө галтуулгын идэвхтэй гариг гэж магадгүй мэн гэдгийг хэлсэн байхгүй. Дээрээс нь эрт үедээ ч гэсэн сугар гариг маань өөрөө галтуулгын идэвхтэй гариг байсан юм биш үү гэдэг таамаглалыг яах нь тийж давхар дэвшүүлсэн байна. За мөн Венера 8 хүлэг маань өөрөө юу авсан байгаа. Авсан гэнэ одоо нэг юуны дээж тухайн гариг дээр цацраг идэвхт бодисын дээжийг авсан. За цацраг идэвхт бодисын дээжийг авснараа яг тэр нөгөө базалтууд байна гэдгийг бас мэдэж байгаа юм л та. Мөн тухайн гаригийн хөрсний бүтэц болон насыг хэмжих зорилготой тий. Тэдгээр хим физикийн шин чанаруудыг хэмжих зорилготой ийм дээжүүдийг аваад за сугар бол ямар ч үсэн эрт үедээ галтуулын идэвхтэй базалтуудаар дүүрсэн ийм гариг байсан юм байна. За өнөөдөр бол газрын гадарга нь өөрөө ингээд хайлтсан галтуулын хөрс шиг ийм зүйл байдаг юм гэдгийг олж нээсэн. Энэ нь өөрөө маш чухал нээлтүүд болсон. За хоёр дахь хамтран ажиллагч танилцуулаад төгсгөл хэсэгтээ Венера 9 болон 10 гэж даалгавруудаа. За энэ даалгавруудаар анхны сургийн сугар гаригийн гадаргуугийн зургийг бид амжилттай авсан. Тэр тухай ярилцсан. За нэвтрүүлгийн ивент гэж танилцуулъя. Чанарыг танд авчирна хүүхэд бидний ирээдүй Бекютан Кидсийн хамт олон маань хими элементүүдийг явах боломжийг маань олгож бас ивент гэж ажиллаж байгаа. За тэгэхээр хүний биеийн ашигтай бактери гэдэг нэг зүйл байна. Яг бактери вирус ер нь бол хаа сайгүй те хүнтэй ихэнх нь огт хамааралгүй ингээд дайын дэлхийгээр байж идэг. Гэтэл хүний яг одоо те гидсэн дотор байдаг тэр ашигтай бактери бол нөгөө зарим хүмүүс айгүй хидсэн хэрнээ таргалтгүй ч юм уу те ингээд нэг янз бүрийн юм нууц хаакууд байгаа гэдэг. Гэтэл тэр болгоны ард бас ингээд маш өндөр хувьтай энэ ашигтай бактериудын бас ингэж ажил явж байдаг. За нэмэх нь одоо хүний биеийн дархлааны 70% одоо ашигтай бактериас хамаарна гэдэг ч удаа бүр ямар чухал хэсэг болж таарва бүр бурхан мөн гэмээр. За тэгээд одоо нөгөө хүний юу идмээр байгаа, ямаар байгаа баг тархийг ч удирдах ах шиг тий. Одоо энэ их чухал хэсэг байдаг. За энэ хэсэг хэрвээ сүйтгэх юм бол яг эсрэгээр хүн ер нь болохоо байлна тий. Ааш зам мууддаг, за эрүүл мэнд шууд мууддаг. За одоо нэг ашигтай бактериад дарангуулад аюултай бактери нэх болох юм бол шууд өвчин зовлон болдог тий. За тэгэхээр энэ ашигтай бактериуд бол эцэг эхчүүд бидний нөгөө хүүхдийнхаа саруул ухаантай эрүүл биетэй хүүхд болоход дэмжих бас их мартаж болохгүй юм төлхөр юм байна гэдэг ойлголттой байдаг. За тэгэхээр Бекютан Кидсийн хамт бол маань 15 төрлийн эрдэс витамин агуулсан юм мультивитамин одоо нэг сумаар 2 тулаа гэдэг шиг нэмэх нь одоо ашигтай бактери агуулснараа маш одоо олон талын давуу талтай болчихж байгаамаа. Тэгэхээр мэдээж одоо хүүхдийн дархлаа, өсөлтийг дэмжин, бодисын солилцоог дэмжин, тархины үйл ажиллагаа, за хотоод гидсний хоол боловсруулах хэрэгцээ системийн үйл ажиллагааг тэнцвэржүүлнэ гэд. За тэгэхээр хайрцаг дотроо 14 ширхэг нутаг ууттай хэлбэртэй. Тэгээд 1-3 насны хүүхдэд бол өдөрт нэг уутыг 4
болон түүнээс дээш насны хүүхдүүл нэгээс 2 утыг усуулан одоо тарганд нэм ууж байгаа зүйлд нь найруулад ингээд өчгөд л болох юм байна. За Health Point-ийг эмээнэр та бүхэн бусад бараа бүтээтгүүнүүдтэй хамт өөрийнхөө гэртээ байгаа газараа захиалаад авах боломжтой. Мөн бүх эмийн сангуудаараас ингэж худалдаалагдж байгаа. За Facebook-ээр нь дагаад авчвал ямар байдаг? Алкалоид Монголиа гэдэг Facebook хуудасаар нь дагаарай. Холбогдох хуудас нь 80 31 91 99 34 97 17 гэсэн байна. За нэвтрүүлгийн ивент тэтгэгч Бекутан Кизийн хамт олонд их баярлалаа. За Бекутан Кизийн хамт олондоо баярлалаа. Харин ажилтаа бахтер ч айгүй чухал юм байна. Би бас нэг ууж эхлэе гэж бодоолаа. Ойрд жоохон таргалах гэдэг. Ойрд жоохон дархлаа муу ах шиг байгаа юм. Жоохон дархлаа л хэцүү байдаг шүү. Тийш үү. За тэгэд Венера 9 болон 10 хүлгүүд нь 1975 онд яг нэг сугрын гадаргуу дээр буусан байгаа байхгүй. Тэгээ хамгийн анхны зургийг авсан заа. Хамгийн анхны зургийг аваад одоо түрүүний ярьсан тэнцээ ингээд базаалтаас бүрдсэн мэн газрын гадаргуу нь ингээд янз янзын зүйлүүдийг бидэрт өгсөн ба. За энэ донд харин нэг юм одоо гонигтаач гэх юм уу эсвэл хөгжилтөөч гэх юм уу юм болсон юу вэ гэхээр одоо нэг Венера 9 хүлэг маань камертаа ингээд сугрын гадаргуу руу ингээд бууж байгаа ч тий хөрс рүү. Тэнгүүт ч одоо зүгээр ингээд наад захын бид нар зурагчийн хүнийг харах юм бол камерныхын линзийг тагладаг штэ тийм үү янз янзын шороо орхоос хамгаалаад бэртэж гэмтгээс хамгаалдаг тий. Тэгэнгүүт яг нөгөө Венерагийн ч гэсэн камерын линзийг ингээд тагалдсан байгаа. Хамгаалтын линзээр ингээд тагалдсан. Тэгэд сугрын гадаргуу дээр буугаад нөгөө линз чинь ингээд буцаад эргээд нээх ёстой шүү дээ. Тэгсэн чинь нээгдэггүй. Бүтэн нээгдэггүй байхгүй. 4-ний 1 нь л нээгдээд тэгээ ерөөсө сугрын хамгийн анхны зургууд бол яг тэр 4-ний 1 нь нээгдсэн камерны 4-ний 1 хэсгээр нь ингэж авсан зургнууд байдаг. За энэ өөрөө нөгөө талаар бас юг харуулж байгаа вэ гэхээр тэр агаар мандал дээр очиод тэр сугрын одоо Венера 9 хүлгийн камерын линзний хамгаалт нь ингээд эргэлдээд нэгдэх нь шүү дээ. Бид нар одоо тийм эргэлж чаадаг нэгдэг юм мэдэн шүү дээ. Гэтэл тэр чи ягаад бүтэн нэгдэхгүй вэ гэхээр мэдээж яг хөөрж явах дунд гарсан алдаа байж болно. Дээрээс нь сугрын агаар мандал өөрөө чи маш хүчтэй нөлөөлж байгаа байхгүй. Тэрийг нээлгэх хэрэггүй хэмжээнд нь яах нь айгүй хүчтэй нөлөөлж ийн гэсэн. Тийм учраас тэнцээс тэр капега одоо хамгаалтын нэхэд айгүй хэцүү шүү дээ. Айгүй боломжгүй болцсон байна. За үүний дараа Венера 11 болон 12 газардагчаар бүр яг зургийг авах зорилготой юм газардагчуудыг 3 жилийн дараа буюу 1978 онд буулгасан. Гэтэ энэ бас дахиад бүтлгүүцсэн. Тэр нь юу энэ уул нь газардагч нь бас нэг юм давуу талтай. Тэр нь юу гэсэн мэхээр энэ нөхдүүд өрөмдөгч машинтаа уулна явж исэн бохоггүй. Тэгээ өрөмдөгч машинтаагаар ийм нөхдүүдийг буулгасан чинь энэ хоёрын хоёулангийнх нь тухайн камерыг тагласан одоо нэг линзний хамгаалт нь нэгдэв. Хичнээн газрын гадаргуу дээр очиод буусан ч гэсэн яах нь нүдээ нэ чадаагүй байх нь шүү дээ энэ хоёр маань. Гэхдээ тэр хавийн энэ хөрсний газрын дээжүүдийг авсан. Тэгээ юм өрөмдлгөөр яах нь өрөмдүүд тухайн хөрсний нарийн дээжүүдийг мэдээд тэнцээрүүсээ базальт төрлийн нэгдлүүд орчдөг юм байна гэдгийг хамгийн анх хүндрэлтэнд авчирч өгсөн байна. За мөн суур гариг дээр тодорхой хэмжээний одоо аянга захидгүү, цахилгаан буудгуу гэдэг хэмжилтүүдийг хийсэн. Гэхдээ яг нарийн одоо үнэхээр ингэдэм байна гэдэг датануудыг бол гаргаж чадаагүй. Яг тэгэхээр бас нөгөө нэг эн чин камер нь ажиллаагүй шүү дээ тийм учраас тэнцээ бас юм сул тал болсон ба. За энд бас нэг инээдтэй юм болсон юу вэ гэхээр нөгөө өрөмдөгч машин байж байгаа шүү дээ. Өрөмдөгч машин нь газрын хөрсөн өрөмдөгтөө мань нөхөр өөрийнхөө хилтерхийг өөрөөсөө нөгөө нэг газар ингээ буугаад өөрөөс нь салж явсан хилтерхийг эхлээд өрөмтцсөн. Тэгээд сугар дээрээс дэлхий дээрээс нээдэг нэгтлэг анх болсон бай. Тэгээд нөхдүүд мэдээж гайхсан. Тэгээ гайхад мэдээж учрыг нь олсон. Энэ бол тэр чинь аргагүй шүү дээ. Нөгөө нүд нь нэгдэг юм чинь таг харанхуудыг мөрөмдөж байгаа шүү дээ. Тэгээ өөрийнхөө хэсгийг тэгж өрөмдсөн нэг юм хөгжилтэй тохиолдол гарч исэн ба. За ингээд үүний дараа бол Венера 13 болон 14 хүлгүүдээр X-ray спектроскоп мөн өнгөт зургуудыг авсан. За эдгээр хүлгүүд бол бүр бүтэн 2 цагийн хугацаанд ажилласан ба. За 2 цагийн хугацаанд ажилласан. Уучлаарай. Би бас энэ дахин алдаа гаргах гэж шүү. Венера 13, 14 хүлгүүд нь өөрийнхөө нөгөө нэг линзний таглааг өрөмдөжсэн шүү. Өмнөхүүд нь биш очиж өрөмдөд буруу мэдээлэл бидэрт өгч ирсэн байна. За мөн энэ хамгийн сүүлд буулгасан 1982 онд буулгасан Венера 13 болон 14 хүлгүүд нь ямар өөр амжилттай датаг өгсөн бэхээр 2 цагийн турш сугрын хөрсөн дээр ажиллаж байхдаа хамгийн анх удаага сугрын чимээг бичиж авсан баг. Нэгсэн тус салхины чимээг нь бичиж аваад хүндрэлтнөр илгээсэн байдаг. За эдгээр датануудыг бол өнөөдөр бид нар сонсож харж болдог санагдаж байна. Ямар ч байсан NASA-гийн
одоо нэг мэдээлэл бэлтгэсэн сайтуудаас ороод тэр хөрсний зураг ямар байдгийг, чимээ ямар байсан те юу бүтгэж авсан зэрэг зүйлүүдийг одоо шалгаж болдог. Тэгэхээр манай сонсогч нар бол хэрвээ сонирхож байвал бас эдгээр датануудыг сонирхож болох нэ. Тэгэхээр ингээд өмнөх дугаар дээр бол бууд гарагийн тухай ярьсан. За өнөөдөр бол яах нь суур гарагийн тухай ярьлаа тий. Суур гарыг дээрс бид нар ийм ялангуяа энэ Оросуудын хуучин зөвлөлт холбоот улсын хөргсөн нийт 10 удаагийн тий Венера 3-аас эхлүүлээд Венера 13-ын хүртэлх энэ даалгавруудын ачаар бид нар суур гарагийн өнөөдрийн хөрсний бүтэц агаар мандалт нь яагаад юу байдгийг тий нүрс хүчлийн давхар эсэл байдгийн зэрэг эдгээр зүйлүүдийг мэддэг болсон байна. Гэхдээ ингээд түүх дуусаагүй. Яг тэгэхээр эдгээр бүх нээлтүүд ерөөсөө сугар гараг эрт үедээ дэлхийдээ адилхан байсан уугүй юу гэдэг асуултыг үргэлж тавьж идэг. Яг тэгэхээр эн чинь нөгөө нэг анх үүсэхдээ одоо базалттай байдгийг олол мэдсэн гэдэг чинь анх үүсэхдээ дэлхийдээ адилхан силикатуудаас бүтсэн байгаа байхгүй хөрсөн өөрөө. Тэгэхээр энэ нөрөө дэлхийдээ адилхан ингэж үүссэн энэ гарыг яаж явж байгаад өнөөдөр ийм там шиг гариг болчихоо гэдэг асуултыг төрүүлж яахын аргагүй ингэж тавьж байна тийм. За ирээдүйд бол NASA, ESA болон одоо бусад өөр хятад энэтхэгийн сансрын хүлгүүдээр сугарын энэ гарал үүслийн бичгийг илүү нарийн судлах даалгаврууд бол төлөвлөгдсөн байгаа. За хамгийн ойрхон нь бараг 10 жилийн дараа байсан баха. Тиймэрхүү байдлаар төлөвлөгдсөн. Тэгэхээр ямар ч үсэн бид нар амьд ахуйдаа магадгүй сугар гарыг яагаад өнөөдөр шиг ийм амир там шиг болчихвэ гэдгийг мэдэх боломжтой байж магадгүй. Гэдгээр өнөөдрийн нэвтрүүлгээ жаргая да хоёлаа. За баярлалаа. Одоо өнөөдрийн бидний мэддэг тэ интернет нээлттэй байгаа NASA-гийн болон энэ мэдээллүүдийн ард ямар их хүч хөдөлмөр одоо золиос шаардж байдаг тэ ямар элементүүд байдаг талаар ирсэн. Бэлгүн дэх баярлалаа. Хамтдаа үзэг сонсогч та бүхэндээ баярлалаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Отрын үнэтэй чөлөөтэй амьсгалцгаая. Отрын болон чанарыг танд авчирн Ленус Мед ивент тэтгэж ажиллалаа. Нэвтрүүлэг NTV Одмондөр радио 107 83.3 хүссэн остолгоноор та бүхэндээ хүрлээ. Ингээд дараагийнхаа химийн элементүүдийг хэрхэн нээсэн бэ нэвтрүүлгээрээ эргүү уулзлаа. Баяртай. Баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Одмондөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондөр нэр дээрх Удаа өвчлийн банкны дансгаа 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандсанаар Одмондөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.